Дэлхийн монголчуудын эмчил радио 88-ны урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 нүгээрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс үчийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 11 дугаар сарын 4-ний даваа гарагийн үчийн хачир өрчийтлээ мишээ гэх суриатаагаар хөөжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ за найруулагчаар гам болтын ангараг нар айлж байгаа. За дахин өрөө минь төргий. За өрөө минь. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар шуурхаа зээл өдөрт нь болгоно бид санхүүгийн нэгдлийн шуурхаа зээл за мөн улам олоола боллоо Гатпро нэмэх ашигтай бактери хамтран айлж байна. Баярлалаа. За ингээд даваа лав гарагуудад сонсогчдоос ирүүлсэн хөгжилтэй түүхүүдийг бид хоёр уншиж хүргэдэг. За хөгжилтэй түүхүүдэд та үдийн ачиргээд групптэй шууд пост болгоод нийтэлж болно. За эсвэл манай MJL радио гэсэн Facebook пэйж рүү чат хэсгээр нь мессежээр явуулчих болно. За өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт 330 мянгуулаа олцсон байна гэж бид хэлжсэн шүү дээ. За одоо хойлоо би яг групп руу ороод хараадгая. Одоо хэд болсон байна хараадгая. За 330 мянга байсан бол өнгөрсөн 7 хоногт 330 мянга болсон байсан бол за яг одоогийн байдлаар 331 мянга 900 гинэ. Өө за 1900-ээр нэмэгдсэн байна шүү дээ. Тийм байна. Одоо ингээд баг 32 мянга болох. 332 мянга. 331 мянга. Ингээд шинээр нэмэгдсэн 1900 үндэ сайн уу? За минийхээр эхэлж байна уу? За тий. За Лүнэ наран зол гэдэг сонсогчийн хөгжилтэй дөх байна. Урлагийн үзлэг гинэ. За манай ангийнхаа ер нь урлагийн авьяас муутай хүмүүс байсан юм уу? Тэр үеийн нийгэм байдлаас болоод урлагт их итгэхгүй ханддаг байсан юм уу? Бүүмэд одоо л уулзгаараа гайгүй дуулж бүжиглээ л дээ. Багш маань бас математикийн багш урлагийн авьяас байхгүй. 9-р ангид ордог жилийн сургуулийн урлагийн үзлэг болов. Манай агш биднээс та хэд бэлдэж байгаа юу гэж асуудаг байлаа. Бид нар ч яах вэ? Бэлдэж байгаа л гэд яваад байлаа. Ахлах ангийн хүмүүс юм чинь багш бэлдүүлнэ ч гэж юу яах вэ? Ядж байхад урлагийн үзлэг нь их олон номертой. Урлагийн үзлэг болохоос 2-3 хоногийн өмнө бид нарын бэлтгэл дээр багш ирлээ. Найралтуу чинь ямар дуу илээ л гэж байхгүй айл гэс. Тэгсэн багш дэлтэй шоу гэдэг дууг дуулал гэж байна. Тэр үеийн хит дуу байсан юм уу? Багшийн дуртай дуу байсан юм уу? Бүүмэд. Үгийг нь бүгд бичиж аваад хит дуулж үзээл дуулахаар болов. Гоцол бүжиг гэдэг айхтар номер хэн бүжиглэх вэ л боллоо. Манай ангид тэр жил шилжиж ирсэн нэг охиноос бүжгэлтгүү л гэд асуулаа. Өнөөх маань бүжиглэн л гэж байна. Тэгээ тэр охинд бүжгээ даалгачихлаа. Уран уншлагыг ангийн маань шүлэг зөхиодөг нэг хүн уншихаар боллоо. Багш маань жижигтэр биетэй нэг бандыг чи хөтөл гэж хэллээ. Тэрний аав нь сумын сайн дурын уран сайхан ч хөтлөгч хийдэг байсан. Тэгсэн өнөөх маань ганцаараа хөтлөхгүйгээд ахаар нь биеэр ойролцоо нэг бандыг хамт хөтлгээл даалгачлаа. Багшийн нариуснаар л тоглолтоо баг зэрэг бэлдлээ. Бэлдэгч юу ах вэ? Цуглаад баахан инээлдэж зодтолтож байгаа л тарна. Урлагийн үзлэг боллоо. Бид нар тоглолтоо үзүүлв. За тэгэл номерууд маань явлаа. Хамтлаг бүжиг, рэп бүжиг, өнгийн гэрэл эргэлдэг хятад хөгжмөө тавьж байгаа л бүжгэлчлээ. Уран уншигч маань шүүч багш нарынхаа өөдөөс гараараа дохиж байгаа л үчийн цэнгэний газар согтуу юм шиг дарвиж үеийн хонгор бүсгүүдээ мансуурн цэнгэж авах гээд аваалаа. Багш тэндээс нүүр нь улаагастай ийм шүлэг сонгохтой яхдаг сарцаар л харж байна. За тэгээ госол бүжиг явлаа. Нөгөө охин маань аяйгуулаг бүжиг явцтайгаа гараад амаараа дамдарарарарара гэж аялаад бүжиглж байгаа. Яа, яасан чичдгүү. Бүжгийг аяг олоогүй гинэ. Тэр үед суманд бүжгийн хаятай касет гэж байхгүй голцвол шууд хөгжим тоглодог байсан юм л да. За. Бид нар яагаад аяныхын талаар асуугаагүй мэдгүй. Гэхдээ арайч амар аялна гэж бодоогүй. За найрал дуугаа дууллаа. Хон урга нээсэн юм шиг л юу найрын дуграал болсон. Биднээс өөр хаанч дэлтэй шууг найралдаар дуулааг баг. Чи энэ дууг мэднэ сте. Нөгөө бүрнээрэн дуулдаг холын газраас бөмбөрөн үргээд холын газраас гэдэг энэ дуу шүү. Бүрнээ хоёр гоц хэрүүлэг алхдаг шүү дээ. Тэгтээ хизээс бэлдэн шууг найрлаар дуулахгүй гэнэ. За тоглолт дууслаа. Бид нар яхаа мэдгүй зогсож байлаа. Багш тэгсэн нөгөө хөтлөгч хоёрыг төгсгөөч гэлдүүлэх чинь. Өнөө хоёр чинь хоёр билүүг харж байснаа гараад зэрэгцээ зогсож байгаа чангаар төгсөв гэж авсан. Арайхи инээдээр иржсэн шүүч багш нар төс тас гээл инээлдэл явчихлаа. Бид нарт нүүрнээсээ хөлөө хүртэл улааж ирсэн хүмүүс тэр ангиас гарсан байт юм. Тэрнээс хойш манай сургуулийн урлагийн үзлэг болох болгоно л бид нарын тухай ярьж инээлдэг болсон гэсэн. Одоо бодоход бидний тоглолт тэр чигээрээ хошин шогийн нэг номер байсан юм шиг аам. Ангийн найзууд уучлаарай гинэ.
Бид нар 8 дугаар ангид байхдаа бас хар сарныг аян дээр чинь бүжгэлжээ л шүү дээ. Бүтээн сүнөн дээр бүгдээрээ бүр ороо 8 цаг болж байхад хар шил зүгээс юу ч харагддаг. Шилээ авалтай нь шүү дээ. Яг бүжгэлчээд орохдоо л жоохон мөргөлцсөн л төө. Стараа гайг. Би урлагийн үзлэгтэй шүү дээ. За шүлэг бол батаараа. Тэгээ хөтлөгч юм заяа. Би урлагийн үзлэгчд орж байгаа байхгүй. Тэгээд найрал дуунд бол зогсно. За тэгээ бүжиг хамтлагт бол орно. Чи баг сууж тавхайсан биш үү? Ер нь шалт юм. Мол гэж явж байгаа зүгээр. Би үлнээр урлагийн үзлэгт намайг авъя гэсэн ч авдаггүй байсан тоо. За бихээ байлтар. За кафед сууж байтал нэг сайхан нүдэн тулаахан бүсгүү намайг зүглэн ирлээ. Миний хайчууд ирээд яг надаас ганцаараа яваа мүү гэж ээлдэг дараа асуухаар нь баахан догтлоо. Пэ ойр зүрхтэй гэж боллаагүй сандраад л бурхан минь би гэдэг хүн дүч гарсан ч гэсэн хүний нүдэн тусгаар аятайхан хэвэндээ байгаа юм байна. Ер нь би чинь амьдралтаа хідэн хүүхэнтэй учирч байлаа. Хин ийм аятайхан дамшиг байлаа. Билээ. Эхнэр хүүхдээ гэдгээ хэлэх үү яах вэ? Эхнэр дүүрч 3 сайхан охидтой нуултай биш. Би яах гэж ийм сайхан төрчвөө. Одоо ахаад амьдрал зохиовол байр сав, унаа тэрэг, ажил төрөл, бизнес яаж энэ олон зүйлсийн хажуугаар биеэ эрүүл сайхан авч явах вэ энэ төр гэд хэдхэн секундэд яасан ч их юм бодовдоо. Ёстой л амьдрал нүдний өмнөр зурааж өнгөрлөө. Өө суус уу гэж хэлэхээр хоолоогоо застал энэ сандлыг авчих уу гэсэн гинэ. Яна наваг одоо энэ бихи миний битсэн юмд инээдгүй. Гэхдээ уучлаарай би ч гэсэн яг үнэ хэлээд одоо инээд хүрэхгүй байгаа юм чи. Харин тий. Инээх хүмүүс байгаа хоо байгаа гэхдээ. За нэрээ нуцсан сонсогч. Анх удаа бичиж байна. Би замын цагдаа гинэ. Нэг өдөр томилгооныхоо дагуу уулзвар дээрээ гарч байлаа. Хөдөлгөөний ачаалал их баруун талаа хязгаарлаад байж байтал бөөн сүргээрээ суран унсан хүмүүс гарч ирлээ. Бөөнөрөө машинуудын дундуур яваал нүүрний игнэнд гарч ирлээ. Би зогсоод шалгах гэтэл арай олон юм а. Тэгээ би болоо зогсоох гэвэл зүгтаагаад янз бүрийн юм өргөчөж магадгүй гэж бодоод ногоон гэрэл асгаар нь явууллаа. Хажуугаар гарахтаа урд дугуугаа өргөцгөөгөөд хоорондоо мөргөлдөж шахаал гарлаа. Би зүгээр эсэнгүү бацаануудаа зүгээр яв зөөлөн яв гэж хашгираад үлдлээ. Баруун тишээ л алга боллоо. Тэгэж байтал төд дуудалгүй нөгөө сөрөг бацаанууд ажил төрлөө бүтээсэй байлгүй буцаад ирлээ. Нүүрний игнэд гараад ирлээ. Би баруун талаа хязгаарлаад өөдөөс нь алхаж очиод зогсож байгаараа гэж тоотол 21 бацаа байна. Тэгээ би за бацаанууд урд дугуйгаа битгий өргөөдөө нэг нэгнтэйгээ мөргөлдөн бас битгий хурдан дахиад машинтаа шүргэлцвэл эрүүл мэндээрээ хохирон шүү заа юу ойлгосноо гэж чанга дугаар толгой тоймд нь ойлгох маягаар хэлэхэд бөөнөрөө ойлголоо л гэж шүү. За бацаанууд алга бол гэж инээгээл явууллаа. Гэтэл хамгийн ард явж байсан жижигхэн бацаан та гоё шүү. Гэхдээ Сэвигийн сургалтанд суугаараа мэдөө гэж орилцоход яваад өгд юм да. Тэр бацаа намайг Сэвигийн худалдагч нар шиг харилцгээд байгаа юм бэлгүй дээ. Та сию тавтаа морилно баяртай сайхан аваараа гэхмэд сэргэлэн бацаа байлээ. Би уул нь тоглоом нарганаар чамаагүй суран аюултай шүүл гэдгийг ойлгуулах л гэсэн. Чанга дуурсан болохоор загнаж байна гэж ойлгосон болов. Бүгд каск хүмүүс учраас сонсогдохоор хэлж байгаа нь энэ. Эсвэл бацаанууд гэдэг үгийг олон оруулчихсан юм болов. Эсвэл тэр бацаа хамгийн ард байж байгаад сонсоог байх. Бусд нь их ойлгосон байх гэж бодож байна. Дууслаа. Сэрэмжлүүлэг хүргээд өгөөрэй. Аав ээжүүд энэ суран гэж тээврийн хэрэгслийг хүүхдүүдэд авч өгснөөс болж маш олон хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч, олон хүн зам тээврийн осолд өртөж, эд хөрөнгөөрөө хохирч байгаа шүү. Дараа жилээс хүүхдүүдэд унуулахгүй том хүмүүс унлаа гэхэд англиар шаардаж байгаа шүү. Яагад гэвэл цахилгаан хөдөлгүүр нь 4 кб 4 куб метр А баха. бас тийм юм уу? За 4 кб-гээс тэгтээ куб метр. За куб метрээс дээш 50 км/цагаас илүү хурддаг бол тээврийн хэрэгсэл гэж үзэн шүү. Та бидний хүүхдүүд ямар ч замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй. Энэ нэг түжрэл тээврийн хэрэгслийн дундуур сүлжилт маш их хэрэгсэл дагуулж байгаа шүү. Хөл гар би эрэхтэн бүрэн бүтэн дээр хүүхдүүддээ суран битгий авч өгөөрэй. Баярлаа гинэ. За би угаасаа манай хүү аавн студи байхгүй өөрөө мөнгөтэй болоод ав гэсэн. Тэр нь амар зүгээр. Удахгүй нэг ингээ ер нь зэгцэлж байгаа юм байл тэгвэл те. За нэрээ нуулсан сонсогч. 10 дугаар сарын 14 үчи ачрыг өдөржин шүнжин сонсож байгаад өөрийнхөө түүхийг бичиж гэж бодлоо. Энийг шөнийн 2 цагт бичиж сунаа. Би анх найзтайгаа цусланд явж үзлээ. Өрөөний маань 3 хөөхөн гихчтэй найз бид хоёр найзлаад өрөөндөө тавуулаа. Өрөөний маань 4 амар эмхтэйлэг амтаас алж чадахгүй арай л эргэтгээлээр би л өрөөнд орж ирсэн амтан хэрсгийгээр ална. Өрөөний маань 4 амар эмхтэйлэг амтаа алж чадахгүй. Тий. Арай эргэтгээлгээрээ би л өрөөнд орж ирсэн амтыг хэрцгийгээр ална. Ингэж л алуурчин нэр авсан да. Хүн л юм чинь нэг хар юм крашлаад ороо дискон дээр нөгөө дөрөв маа намайг крашлуу минь түлхээд нөгөөх нь яг өсөрч таарад мөр тар гэдээ дуграад явчихлаа. Тэгсэн нөгөө хар юмны бүкс нь миний мөрөн дээр
мөрөн дээр буусна тэр. Маргааш оройн хар юмаа найрах гээд сарвчин сууж байсан. Манай өрөөнөөс хүү ялуурчаа ингээд намайг дуудлаа. Сандраад очт мангар томаал зөрөөгөр гүүгээд миний ард бүгдээрээ хараа гэж гიშгэж алтал дотроос 10-20 аалз гарч ирээд орилдоо л гараад ирсэн. Тэгээд өрөөнд хоноод маргааш нь гайгүй болсон гэд орж унтах гэд нойрмоглж байсан гаран дээр юм гүүгээд шууд зохиод авсан өрөөний сахилахгүй ихчийн нүүрэн дундуур миний гар гэрлээ хасаагаа тарсан нүүр ув улаан. Тэрний хажуугаар нөгөө хар юм өөр хүнтэй үерхцэн дургу хүрээд волейбол тоглож байгаад зохих нэрэдлэр тэрний нүүрэн дундуур нь товтлж ярих. Хүмүүс яана гэж яхад би цаанаа инээж бахтаваа хангаад цуслангаасаа явсан да. Би цуслангаасаа 2 хочтой буцсан. Нэг нь алуурчин, нөгөөх нь морь яагаад морь гэсэн чинь бөмбөгөө хүчтэй зогсон чинь баруун гартаа 20 морины хүчтэй, нөгөө гарандаа 5 морины хүчтэй. За арай урт болчлоо баярлалаа гинэ. За. Ёо. Ер нь бол морины хүчтэй, 5 морины хүчтэй гартай юм байна. Тийм байна. За. За дараагийнх нь баясалмаа гам бол гэдэг сонсогч өвчлөлтөд өгөх байна. Анхны охин нь 2007 он төрүүлээд аавында жижиг өрөөнд нь байдаг байсан юм. Манай хүн нэг өдөр цалин буусан хайраа юу захих вэ гэж байна. Би ч юм захихгүй охиныхоо даавны саванга авараал гэсэн байдیں۔ Дотроо гоё авчрах байхтаа гэж ботчихсон. Гоё юм нь юу ч юм өөрөө ч мэдэхгүй. Тэгсэн өдөр царай цагаараа торон юм игээл санжигнуулаад барьсан малидл инээгээл орж ирж байна шүү. Би ч торлоо нь гүлэн гээл юу авсан хараа гэсэн. Хүүхдийнхээ саван нэг мөсөө 2 бодлыг авчихлаа гэж юу. Туулаатаа орсав яа нэг юм шар цаастай. За ёнк гэж сонирн болд юм байл штэ. Тэгээ явсныхан дараачаас халуураад баларс. Орой эрэхтэй бас гоё юм авчирч гордоо гаргах байх гэсэн чи орж ир тэгээ бүр тоодгүй. Уйлаад, нусаа татаал, нулимсаа нэрээд л үсээ задгаа тавьчгаад мөөмөө ил гаргаад самнаад хүн чөлөөний нулимс кинон дээр гардаг галзуу цэвэршгэл юм байл. Чамаас горьцсон гэж хэлж чаддгүй гомдоод унтахын алдад гэрлээ ундраагаал зурагтны гэрэлд хармаанаасаа дээр нь бооцсон ганц чихэр хармаанд байна маа гэд өгөөр нь задлаад хатсан шир төмөс арилгаад хэлбэрт оруулсан байсан гэд шууд хатсан байдیں۔ Уйлаад нүрлүн шидэл бөө юм боллоо. Тэгэл нам. Дараа нь гэрээхэндээ үнэн үлэн юмаа чигээ шоолуулаад ахиж уйлаа жүжиг. Гэхдээ тэр гордоо гаргасан чихэр нь бол бас арай л бишээ. Зарим хүмүүс бүр чулуу исэн байдаг гэж штэ. Тэгсэн бол шүд аахгүй тэгээ уйлаа сууж аахгүй юу? Иршүүдэд захин байхгүй гэхээр юу ч авчирдаггүй гэдгийг тэгтэл мэдсэндээ хэдэн жилийн өмнө энэ постоо бидэнд тохиолдсон хүндхэн хүүхдийн явдал группт оруулж байлаа гинэ. За би бас тэгсэ. Тий авцраараа гэхээр юу ч авцраагүй тэгээд оруулсан. Йоо. За хамтаа хэлчих юм дэл хүргэнэ. Наадах чинь богинохын юм байна гэж уншчих юм уу? За нэрээ нь уулсан сонсогч. Өчигдөр ороо унаагүй болцоход харанхуу гудмаар гэрлэггүй харж авлаа. Миний урд явж исэн нэг хүүхэн юу ч юм нэг юмнаас айгаад хурдаа алхаад эхлэв. Би ч бас айгаад хурдаа алхлаа. Тэр гүйлээ. Чанх хашгирлаа. Тэр юунаас айсныг би мэдэхгүй л дээ. Үнэндээ айгаад эргэж харж амжаагүй. Ямар тааш надад айгүй амар байсан. Амьд мэд харсан мөн их юм. Хэрвээ тэр хүүхэн энэ бостыг уншиж байвал хоёулаа зүхтаж чадсан шүү гинэ. За Улаанбаатар хотод 18 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар улам олуула боллоо GatPro ашигтай бактери хамтран ажиллаж байна. За GatPro ашигтай бактери тунгаа нэмээд иргэн ирсэн. За GatPro юу юм байна? 10 тэрбум байсан бол том хүний ашигтай бактери нь одоо юу ээж 24 тэрбум болж байгаа юм байна. Тий. За өмнө нь бол хүүхдийн GatPro 7 тэрбум байсан бол одоо 16 тэрбум болж нэмэгдсэн байж байгаа юм байна. За тэгээд бүх насныхан зориулсан дархлаагаа дэмжих хүсэлтэй ходоод гидсний асуудалтай өвтгөн хатдаг гид замархан хямарч амархан гүйлэгдэг за өсвөр насны батгахшалт за мэдээж антибиотик хэрэглээний үед бол заавал хэрэглэн штэ тий. За тэгээд насан туршдынх нь бол ногоон өнгөтэй байдаг хайрцаг нь тэгээд хүүхдийн нь болохоор цэнхэр өнгөтэй байгаа. Тэрүүгээр нь ялгах шүү. За тэгээд ер нь бол нөгөө нэг антибиотик хэрэглээний үед юу яадаг штэ антибиотик хит хэрэглэнээс болоод мөөгөнцөр үсчлээ гэл тэгээд мөөгөнцрийн за тэгэхээр тэр мөөгөнцрөөс бас хамгаална. За тэгээ гүйлгэд суулгадаг бол
Хүмүүс бол үтгэн хаталтай үед л антибиотик ашигтай бактери сайн гэдэг. Гүйлгэс сулгадаг бол бас ашигтай бактери уулгана. Нөгөө өөрөөр хэлэх юм бол тэр гидсний нөгөө нэг бүх ашигтай ашиггүй бактериуд чинь ингээд тэнцвэржүүлээд байгаа учраас яг тэрийг тохируулаад байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол За тэгээд энэ хүчтэй антибиотик чинь ингээд гидсний тэр ашигтай ашиггүй бүх бактерийг хөөгд гаргачихдаг юм байна шүү дээ. Тэгээ уулын чинь ашигтай бактери байх ёстой юм байна. Магадгүй тэр өсвөр насны батгахчлын үед бас ялангуяа хөвгүүдэд бол үгмөр юм байна. Тий. За пробиотик гэдэг бол угаасаа ингээд ашигтай бактери гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ашигтай бактери юм чинь тэр чинь бас нэг юм идэх ёстой шүү дээ. Тэгээ пробиотикийнх нь хоол нь пребиотик нь аахгүй юу? Тэнгүүд энэ пробиотик, пребиотик хоёрыг хоёулангийн агуулснараа бас их онцлог. За тэгээд нэмэлтээр том үнийхт нь В витамины комплекс агуулсан бол хүүхдийнхт нь сайр селен өдрийн хэрэгцээгээр нь агуулсан байгаа. Тэгэхээр бас дархлаа дэмжиж өгнө. За хүүхд чинь шууд задлаад ууж чадахгүй бол одоо сүү дарганд нь утгаад өчөж болно. Томчууд бол өглөө өлийн илгэн дээр ууш. Харин өглөө цаа ухаас өмнө ууд юм ба шүү дээ, тий. Уухад гоё юм бэлээ, нунтаг гоё чихрэл гамттай юм бэл. Яг үнэ. За бүх химийн сангуудаар худалдаалагдаж байгаа. За Гатпро бол манай гэрийн байнгын хэрэглээ болсон. За ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар улам олуулаа боллоо. Гатпро нэмэх ашигтай бактери хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний хуудын За өчигдөр ячаар нэвтрүүлэг үрчийтлээ мишээ эксүрэтагаар хүчилтөө түүхүүдээр үргэлжилж байна. За нэрээ нуцсан сонсогч. Манай нэг эрэгтэй найз байд юм аа. Ууг нь сайн залуу уучаараа жаахан сэтгэлдээ хөөрөгдөөд хамаагүй олчихдаг. Нэг өдөр баарнд ороод бүжиглээл гартаа пи барьчихсан их лаг байсан юм аа. Гаднаас хоёр гайгүй өх ороод ирлээ. Нөгөө хоёрыг надад магтаал. Тэгэл би нөгөө охтыг босч ирэхээс өмнө суурчихсан. Суугаа юм ярьж идэл гинтл бөө юм болоод явхаар нь хартал найз зохиулж байна. Оцсон нөгөө хоёр охинтой зуралцсан байж байна. Салгаад гараад юу болсныг асуудал бүжгэлж байгаад нөгөө хоёр охиноос хоол өнөртөд байхаар нь ямар хоол идсэн гээ асуучих. Тэгээд зодтолдог төгсч. Тийм үлэнтэй. Йой! Дараа нь таалагддаг охинтойгоо надтай баарнд ороод би 0 ороод очиж автал бас л бөөм бужигна. Очоо салгадал нөгөө охинтойгоо барьцалтцсан салгаж аваад гараад юу болсныг асуудал нөгөө охин бүжгийн талбай дээр бүжгэлж байгаад найзыг уучаад гараа дээр цуг бүжиглээгээд дохио зангаагаар бүжиглээд хэлсэн юм байна. Гэтэл найз буруу ойлгоод пи уумаар байна штэ гэж байна гэж ойлгоод сууж байсан ширээнээсээ нэг лаз пи аваад шидтэл хажуу шанаалуу нь оноод өстой заваарсан юм болсон байли. Ямар мэдрэмжгүй тэнэг залуу вэ тий. Ёо. Тэгээ ууралсан өвдсөн бандсан урандаа найзыг ирээ зохиох гээд барьцалтаад байж исэн байлээ. Манай найз жоохон хүлдүү гинэ. Угаасаа мэддэм бэ. Гэхдээ яасан сүрхий зодоож өгтүүд дээ хэрэлтэл үстэй чи. Юм бол өгтүүдтэй байцалтсан байж ил. За. Бямбал хавгсран гэж сонсогч. Нөхөр фейсэс хивс цэвэрлэгээ олчлоо гэд гэрийн хаягаа өгөөл яриад байна. Өглөө ярьсныг нь уг нь үд боллоо, үдээс хойш боллоо, орой боллоо, за бүр харанхуй боллоо. Хидэж ярив, хаяг л асуугаад баг. Сүүлдээ манай хүн ууралж ид хит асуудын стадионы яг хажууд гээд байхад гэдэл заа зүү болоод асал. Хэсэг байж өснө дахиад л залгаж байна. За бүр төвчгээ байгаад би өөрөө ярьлаа. Хүүшээ энд төөрөөд байх газар хаана уугаан би гандан стадион хоёрын яг голд 2 давхар байр байгаа үстэй гэж хэллээ. Миний яриаг нилээ сонсч өснө. Өөрөө хаанаас ярьж байгаа вэ гэж байна. Хөвсгөлөөс гэсэн чинь хүүшээ манайх хотод байдаг угаалгах штэ гэж авч гин. Өө дүш. Хөвсгөлд байгаа манайхыг хайж хотын стадион тойрч өдөржин явсан байгаа юм хөөрхий. Хизээч олохгүй штэ те. Даанч яг очиж аавна гээл таг болчоод байсан. Тэгснэ манайх орон нутагт салбараа нээх гээд зар тавьсан юм а гэж юу. Манай хүн энэ яст үнэн бүрдэхгүй тархин хэрэгцэн залуу байна. Өдөржин гэрээ зааж өгöd байхад олохгүй юм гээд нөгөөхөө муулаа суугаад байгаамаа. Өөрөө хөвсгөлөөс Улаанбаатар руу дуудлага өгч байна. Тэр залуугийн нэг өдрийн ажлыг самарсан да. Гэхдээ боломжоор өгөлцөж авалцсан шүү л гэж. За нөгөө нэг багш нарынхаа дүүгээс хуваалцараа гэдэг ийм пост оруулсан мэс байхгүй үдийн ачаар групп дээр. За тэрний доор одоо бичигдсэн комментуудыг би уншиж өгч байгаа шүү заа одоо. За Сара Мун химийн багш маань апад багш байсан. Гэрийн даалгавар хийгээгүй, од хийсэн. Одоо за Г гэд тэмдэглэгээ нь гэрийн даалгавар хийгээгүй заяа. Од ингээд од гэдэг чинь юм. Од тэмдэглэгээ за хийсэн гэсэн үг. За Х бол тасалсан. За хичээл тасалсан гэх юм бол Т одоо нэг тасын Т гэдэг шүү дээ. За тэр хоорондоо ярьсан гэвэл яа заяа. Үүмэлсэн гэвэл үү. Хичээл хариулж чадаагүй гэвэл 2 гээд журналаар дүүрэн балан харандаагаар алаг цоохоор тэмдэглээ хийчдэг байсан гинэ. Хавар төгсөлтийн сүүлчийн өдрүүдээр бид нар хичээл дээрээ дуулаад уйлдаг үе яадаг штэ. Тэгсэн чинь багш маань бид нартай нэлээ уйлчихсан. Багш нь үүдүүдийнхаа тэмдэглэгээнүүдийг арилгацсан шүү гэ хуруугаараа балруулдаа журналаа цоолт центр сууж байсан штэ. Сайхан багш маань гинэ.
За зайлуул та. Йой. За хонгор махны дэлгүүр. Би ч математикт үнэхээр муу сурагч. Математик 2 цаг дараалж ороод 3 завсралгаан болох гээд байдаг. Цаг явдаггүй. Аргаа барсандаа бугуун дээрээ цаг зураад яг дуусаж байсан юм аа уг. Гэхдээ зурсан цаг маань 1 цаг 15 минут болж байсан юм уу? Уг нь бодит цаг нь 9 цаг 50 минут хавцал болж байсан гинэ. Байсан чи математикийн багш хажууд хараа зогсож байдгийг. Би ч зурж байгаа зүйлээ болоод хийж байж ядаж байсан багш цаг идүүлж яа л гэж. Би ч 9 цаг 50 минут гэсэн чинь чиний цаг төрүүлж явж байна. Багш нь таарууд өгье гэж чимхэд мушигдсан. Ёо бурхан минь тэр цагаас хойш гар хуруу биен дээрээ зураг зурхаа болсон гинэ. Манай нэг багш ингээд нөгөө банд нарын кермарон гараа яж агаад тэгээ керман дотроос нь чимхдэг өстэй амар зүг. Тэгээ бид нар нөгөө тэрийг анх мэддгүү. Тэр чи одоо ингээд нөгөө хүүгүүд тамхи татсан байна. Тамхи авч явж нөгөө нэг керман мэрмагийг ингээд нийцдэг штэ тий. Тэгээд ингээд ингэнгүүт ёо л гэдэг байсан байхгүй. Тэнгүүд кермарон гараа яж байгаа л дотроос нь чимхэд идэг гэсэн юм байл л тий. Манай ангийн гой цэцэг гэдэг нэртэй охтуудыг хичээлээ ихээр л ямар сайхан нэрэндээ таарсан сайхан охтууд байл. Тэгээ хичээлээ хулгал муу шарилч нөө. Соо муу шарилч нөө гэл. Ийм гой нэрэг өдөхтэй байдیں۔ Тэ хогийн ургамал шарилч гээл. За их цэцэрлэг гэдэг сонсогчийн комент байна. Хонгор махны дэлгүүр одоо тэр нөгөө энэ залууд одоо юу яцсан мэ штэ реплей хийсэн гэсэн. Геометрийн шалгалт өгч байхдаа ангийнхаа хүүхдээс хуулах гээд ноорог цаасан дээр нэгдүгээр бодлогын хариугаа өгч гээ бичиж байтал багш мэдээд хажуу дээр ч аваад хин дөхийн багшин дамжуулаад өгчихье гэж яж илээ гинэ. За үлзий нэ гэсэн чинь манай химийн багш за амархан энгийн асуулт асууя хариулчих юм бол онц гаргалаа гээд бууцыг сэвхгүй гаргагаар яадаг вэ гэхээр бүгд л үгсэн түүхэрдэг наалдна гэж хэлээд бүгд 60 70 авсан штэ гинэ. Өгчлээ юм бэ. За жаргалаа. Югзэр түүхийн багш байж үлээ. Мандхан цацаа хатны зураг авч ирээрэй гэхээр нь сувдгаа мандхан хатны хувцастай зураг аваад очсон чинь нэртэйгээр нь чи миний зургийг авч ирээд Чингис хаан гээд нөгөө нэг аачгаач гэсэн гинэ. Яа. Эмжил. Манай хүү 6-гийн тоог 6 гэж дууддаг байсан. Сургуульд ороод шууд засарсан. Ээжээ багш 6 чамд ямар гай эсэн гэд бодоод исэн чинь гай тариагүй юм байна гэд хүүгийн минь 6 олсон шүү дээ. За сүрэн Монгол хэдийн багш энэхээр ганцаараа сэтгэлийн цэнгэл идлээ сууж яана уу гэж загнадаг байсан гинэ. Бас ороо өгтэй юм бэ. Хоёулаа сэтгэлийн цэнгэл идлээ дээ. Базар эсвэл ангиас физикийн багш намайг дуудаад чи хичээл зааж багш нь гээс ажил амжуулаад ирэй гэдээ. 7 дугаар ангийн хүүхдүүдэд хичээл заагаад асуугаад дүн тавиад дараа нь багштаа алуулсан шүү дээ. Надад дүн тавих хэр хөвөөгүй мэлдэ гинэ. Саран тоя. Физикийн хөлүүдийг ярихдаа тим эрдэмтэн тэгж нээсэн гэж ярихаар манай багш чи харсан юм уу гэдэг байсан шүү дээ. Хүнээс сонссон байж тэнд байсан юм шиг яриха бол энтер гэхээр бид нар нээсэн гэсэн гэхээр мушилзаад гүтэр муусан юмнууд гэдэг байсан гинэ. Яа гисэн гэдэг үг чи ер нь бол айгу гоё штэ тий. Гисэн. Ням дорч нарантия. Манай сургуулийн нэх гоё ганган монгол хэл уран зохиолын багш байдаг байсан. Нэг удаа манай ангид хичээл орлоо. Ангийн хүмүүс жаахан өмүүлээд эхэлсэн чинь мус ан хүүрдүүд минь би хичээлээ заамаар байна гэж орилоод тэгэж биднийг загнана гэж бодоогүй бүгд цочортоод маш анхааралтай чимээгүй болцгоосоо би лав тэр багшийн тэр өдөр заасан хичээл өгүүлхэн гэж байсныг мартахгүй гэдэг. Хулаа. Найз дээр хуваараа андуураад мат орохыг мэдээлзүүгээд гадаа нь баахан үлээсэн ангийнхаа эрдгүү. Тэгээ яг доод давхарт нь гуан зэдгийн хойло пэршгийн аванга хуваараа арсан андуурчгч. Гялсгүйгээл багшаа орж болох уу гэсэн орл гэж байна. Бид хоёр манай математикийн багш их сайн л да бид хоёрт. Тэгэл орсон багш та хоёр хаашаа тэнцгээд ирүү гэсэн юм. Тэгэхээр нь өнөө учраа хэллээ. Тэгсэн багш мэдээлзүү ангид пэршги зарж байна уу гэдгийг. За дараагийнх нь чинь. Нандина. За зурагтаа гинэ. За сайн байцгаана уу. Би ямар ч шүтлэггүй юм л да. Нэг өдөр ээжигээ дагаад гандаа орлоо. За бараг л анх удаа. Ээж ном уншиж байхад залбираа цуугаараа гэхээр хажууд нь очлоо. Очоод суусан чинь ном уншиж байсан лам өөртөө яг адилхан 10 гурлаар хийсэн дүрс урдаа тавьчихсан. Миний инээ дүрээд болдгоо. Чимээ гарахгүй хэсэг инээгээ сүултээ бүр нулимс гараад гадаа гарч агаар амьсгалж хад орж ирлээ. Миний ном уншуулах ээлж болчих. Ламын уур залбираа суусан чинь 10 гурил өглөө. Би яах юм бол гэж хэсэг бод сууснаа. Нэрээ түрүүн хүн хийцэн байсан штэ гэж бодоод хичээж
хизээж хүн хийгээд ламын уур тавьц. Тэгсэн тэр лам номоо уншихаа болоод инээгээ суудсан. Тэр 10 гурлаар нь өөрийгөө арчих ёстой юм байна лээ. Би ламтайгаа нийлээд хоёулаа хэсэг инээгээд хажуу талд байсан лам бид хоёрыг харж инээгээд гандан бол хүний сэтгэл санааг үнэхээр л засдаг газар байлээ л гин. Тэр хийсэн балингийн харж байгаа. За тэгээ тэр доотлолт нь комментнууд байгаа мó? Комментнууд за коммент хэсэгт нь төр мандах мандаа балаа юм шиг ламтайгаа суугаад балентайгаа адилхан баахан хүүхдтэй болчоогүй байгаа зү гэсэн байна. За оюун гэрэл гэж хэрэглэгч. Би гандан орж ном уншуулсан чинь халтар 10 бүсэнд зангидж өгөө жирэмсэн болтлоо зүүгээд жирэмслэхээр аваарэ гэж лам хэлсэн. Би гэж тэнэгдлгоо юу ч бодож суусан юм хөөхий хизээ гэд асууж гисэн. Лам хизээг би мэдэхгүй нөхрөөсөө асуул гэж байна. Тэнд байсан бүхүү инээгээд лам хэсэг ном уншиж байснаа гинт хизээ байх та яах вэ гэдэл инээгээд байсан гинэ. За цог бадрах Батбэлэг. 1-р ангид сурдаг дүүдээ лам ном унших гэж байна. Чимээгүй суугаарай гэхэд минутаар уу гэж асуусан гинэ. За Улаанбаатар хотод 18 цаг 37 минутаас нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар шуурхай зээл өдөртөн болгоно бид санхүүгийн нэгдлийн шуурхай зээл хамтран ажиллаж байгаа. За бид санхүүгийн нэгдэл бид бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үйлс жинтэй хувь нэмэр оруулахын тулд бүтээгдэхүүн үйлчлэгээнийхээ цар хүрээ хүртээмжээ нэмэгдүүлж байгаа. За ингэхдээ бас байгаль орчин дээлтэй хууль эрх зүйд нийцсэн харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан ногоон зээл эко зээлийн бүтээгдэхүүнүүдэд бий болгосон байгаа юм байна. Эднийх Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотууд гээд нийтдээ 19 салбараар үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За тэгээд 10 сая төгрөг доторх автомашин үйл хөдлөх хөрөнгө барьцаасан зээлийн хүүн 259%-аар шимтгэлгүй өдөрт нь шуурхай олгож байгаа юм байна. За тэгээд бид апаар дамжуулан онлайнаар цаг алдалгүй автомашин үйл хөдлөх хөрөнгө барьцаасан зээлийн үйлсэлтээр шийдвэрлэнэ. Одоо ингээл өөрөө банкн дээр очиод тэгэл нэг эдийн засгтаа нуулцдаг нөгөөдг нь ингээл судлаж үзэнгүүт ойрлаараа танд зээл гарах боломжгүй байна гээл те. За эсвэл тэд гарна гэж төлөвлөснөөс баг. За тэнгууд шууд нөгөө бид апаа татаад авчих юм бол шууд ингээл те за надад хэдэн төгрөгийн зээл гарах боломжтой юм байна, боломжгүй юм байна гэдгийг мэдчихин гэсэн үг шүү дээ. Энэ айгүй тийм цаг хэмнэх асуудал байхгүй юу? Юу нь бол. За үйл хөдлөх хөрөнгө лизингийн зээлийн шинэ бүтээгдэхүүн бас гаргасан. Тэгээд аливаа дэлгэрэнгүй мэдээллийн 72 28 28 гэдэг утсаараа аваарай. 72 28 28. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар шуурхай зээл өдөртөн болгоно бид санхүүгийн нэгдлийн шуурхай зээл хамтран аялагч байна. Баярлалаа. За өчигдөр ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үрчитлээ мишээ X вариатагаар хөгжилтөө түүхүүдээр өргөжлөө урьж байна. Нэрээ нуцлсан сонсогч. Та түр хүлээгээд дахин залгана уу гинэ. Нэг юм уу 2 дугаар ангидл байсан санагдтыг. Тухайд манай сургуулийн бага ангийнхан цэвэрхэн углаашаа уутанд хийж авчраад сургуулийнхаа үүдэнд сольж өмсөөд гадны гутлаа уутандаа хийж үлгүүлчихэд анги руугаа ордог байсан гинэ. Өдөр бүр л гартаа уутдаа углаашаа бариастай заримдаа цүнхнээсээ зүүгээстэй хаяа барьсан уутаараа хоорондоо байлцсан шгээл явдаг байлаа. Углаашаа мартвал тэгээл багш сурагчдын хооронд дэлхийн 3 дугаар тантэгдэн хөл нүцгэн хичээлдээ суухаас л эхлэндээ би ч багшийн үгийг ягштал дагна. Уутаач мартаж санах нь гайгүй овоо явлаа. Тэгтэл нөгөө айхтар өдөрч угтлаа да. Миний хичээл өдрийн ээлжинд ордог болохоор хаяа ах өглөө таксинд гарахдаа намайг хажуудаа суулгаад хамт явж байгаад өдөр сургуульд хүргэж өгдөг байсан юм. Тэгээ нэг өдөр таксинд хамт явж байгаад сургуулийн үүдэнд буулгалаа. Би ч буугаад ороод гутлаа солих гэсэн чинь ууттай углаашаа машинд нь орхичих. Үүрлэгжигч хоёрын Үүрслэгч игчийн ууртаа харц нүдэн тарагдаад л явчихж байгаа юм чаа. Гараад арсан ахаас бараа сурагч алга. Манайтэд утасч байна гэж яах вэ? Гэхдээ бас яаж аваад дугаарыг нь цээжилсэн байсан юм. Сургуулийн хажуу талын дэлгүүр ороод цагаан утсаар залгалаа. Минутанд 100 төгрөг авцаасан баг. Өөрөө уцгүй болохоор хүн рүү залгах гээд юу гэж хэлдгийг мэддэггүй ээж. За тэгээд залгуулсан чинь уушлаарай. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин залгана уу гэж байна. Би ч за түр хүлээх юм бол холбогдчих юм байна ухааны бодоостой. Дэлгүүртээ хэсэг хүлээж агаад 2-3 минут болоод л түр хүлээгээд дахин залгаараа гэсэн юм да. Төрөл хүлээн гэсэндээ гээд түр гэдгийг их онцлоод утчихсан залгаас хөөх юмд. Дэлгүүрийг сүулдэ миний дөө хичээлч орлоо утас нь холбогдохгүй байгаа юм биш үү? Одоо сургууль руугаа ор гэсэн чинь нулимс цэлэгнээд л түр хүлээгээд л гэсэн байж байгаад болохгүй байгаа юм бол гэж багшаасаа эмээ байж сургууль руугаа орсон. Харин багш минь намайг анх удаа марцсан гэж сануулга өгөөд гутлын удыг минь арчаад анги руу оруулж илээ гэнэ. Хөөх юмтан дээ. Түр хүлээгэр гэсэн мэстэй гэдэг. Ганц цэг Сүхбаатар. За
Өчигдөр өдөржин айлын жаахан маамуунаар хаалга тогшлоо. Атга чихэр өгсөөр байгаа. Чихэр маа дууслаа. Оройч боллоо. Өөрийнхөө хэдийг айл руу чихрэн гаргах гэд барсангүй. Орой 10 болж байтал хаалга тогшлоо. Нөхөр ирж байгаа авах гэж бодоод хаалга тайл гэтэл том охин. Хаалга тайлсан хүүхдүүдэд манай охин чихэр дууссан мэдэж байсан учраас амар бантангуудаа одоо за юу байж байгаарай гэд хаалга хаасан. Нөгөө хэд хаалга балбсаар л манай хэргийн эзэн ичээд ээж та хаалга тайлаад байхгүй гэд хэл гэж авдгийг. Би ч ичээд яшиг та хэдийг айлаар яв гэж хэлээ үздэй. Тэгсэн бол дуусан чихрээ нөхөж олоод одоо чихэртэй санаа зовх зүйлгүй сууж байхгүй юу. Ядаж байхад аав чинь удаж байж ирэх юм шиг байна гэсэн манай дөрөвтэй хүү. Ээж аавыг ирэхээр айл руу явуулъя гинэ. Аав яг айлаар явах уу? Тэгээ дэлгүүрл явах бах та гинэ. Чамаг хүмүүс минутын уншлага хийж ийн л гэдэг. За нэрээ нууцсан сонсогч оюутан үеийн явдал гинэ. Би 10 жилээ төгсөөд Эсруулийн босгыг алхаж Нотоо нутгийн үеийнгийн хүүхдүүдтэй нэг анги болов. Тэдэн донд Монгол улсын алс баруун хязгаараас ирсэн нэг хүүсэн. Ярианч тэр үйл хөдлөмж тэр нэг л бүтлэхүү. Би өөрөө хотын оюутан л да. Нэг өдөр хичээл дараад нөгөө баруун хязгаарын найзтайгаа манад очихоор болоо. Яг яах гээд очих болсноо сайн санахгүй байна. Тэгээ бид хоёр автобусанд суулаа. Тэр үед чи автобус кондуктортой байлаа штэ. Би ч яг оюутны өнгөлтийн билеттэй тэрийг код үзүүлээд урагшаа явлаа. Тэгсэн манай хүн байхгүй. Гүрэж шүү. Ко хамаг байдаг муу үгээрээ хэлээл чимхээл зохиолээ шүү. Манай хүн яг хөшөө шиг ямар ч реакц авахгүй. Тэгэж яваад автобус дараагийн буудлын дээр ирлээ. Тэгсэн кондуктор урд тал руугаа яваад дахиад эхнээсээ мөнгө хураагаад явлаа. Тэр хооронд манай найз хойд хаалганаас урагшлаад миний хажууд түрээд ирлээ. Ко мөнгө хурааж явсаар манай найз дээр дахиад хүрээд ирлээ шүү. Тэгээд мөнгөө нэгсэн чи манай найз хичээ би түрүү хойд талын хаалган дээр гүрэж чистэ гэж авдээ. Нүр яг газаргүй болсон. Нөгөө кондуктор ч инех ч хийсэн, ойлгож хийсэн болол цаашаа явчихсан да. Йоо. За. Нэрээ нууцлаа. Урд нь пост оруулаад хүн амтнаас ичдэг юм уу гэд ээж загнуулсан гинэ. За. Солонгос улсад сурч амьдардаг оюутан байна уу? Ээдээ холоор гэлтгүү гадаадд сурч байгаа оюутнуудын зовлон ихээ гэж. Хилний бэлтгэл суудаг байх үед дан гадаад хүүхдүүд байдаг болохоор улс улсынхаа тухай их ярьдаг байлаа. Түүний нэг адилаар хичээл дээр солонгос хоолны талаар хичээл ороод л багш хүүхдүүдээс эх оронд нь солонгос хоолтой төстэй хоол байгаа талаар асууж байна. Эхлээд дог, цагаан будааны бов. Догтой төстэй зүйл байгааг асуув. Вьетнам, Мянмар улсын хүүхдүүд ч ам уралдаад байдаг талаар ярьж гараад л. Би ч Монголд байдгүй болохоор дугуй сууж байл. Багш ярилцад дуусаад над руу хараад Монголд ч гэсэн байдаг үстэй яриад өг гэд нэхэж байна. Би ч гайхаад би Монголд тийм цагаан будаагаар хийсэн боо байдаггүй багшаа гэсэн багш. Байдаг гэсэн түрүү жил нэг монгол оюутан бүр илтгэл тавьж байсан. Би уул нь байдгүй юм а юу ярьсныг нь би сайн мэдэхгүй байна багшаа. Багш гүй бүр сүүгээр хийдэг гэсэн. Өө дөш манай монгол оюутнууд бусад улсын хүүхдүүдээс дутхгүй гэсэн үү эсвэл гайхуулмаар санагдсан уу мэдэхгүй. Багш болон сурагчдад ааруулыг монгол дог гэж танилцуулсан байгаа юм. Цагаан будааг буталж хийдэг гэд байхад л манайд бүр сүүгээр хийдэг гэж томорсон байгаа юм да. Ер нь л ингээд багш болон бусад улсын хүүхдүүдийг гайхтал ярьсан юм зөндөө. Бүр нэг удаа Монгол такси байдгүй бүгд морь ундаг. Монголд 10 морьтой хүн ядуудаа ордог гэж хэлчихсэн. Хичнээн тайлбарлаад ч одоо ч тэгж боддог хүүхдүүд зөндөө. Монгол хүнтэй таарахаараа чи хэдэн морьтой вэ гэдээ асуугаастай. Бас манай ангийн нэг Вьетнам охинд эмэгтэй мориноос арх гардаг. Доор нь хөвтөөд л саагаад л амаа тааруулж уугаад л тасардаг гэж хэлчихсэн. Нөгөөдүүл нь ч тийм гиний юм уу хөөх юм итгэчих. Монголчууд минь гадаадууд хараал зааж өгөхөө хизээ байх хүмүүс вэ. Солонгос вьетнамчууд нь баярлаач гэж чадахгүй ч өөдөөс малитла инегээд л пэ гээд ор сараалыг минь тодоостод цэвэрхэн хэлхийн яана. Гадаадд сурдаг оюутнууд минь үнэн л юм ярьж зааж өгч байгаарай. Араас нь засаж залруулах гэж хэцүүх юм байна шүү гинэ. За дараагийнх нь нэрээ нуцлнаа гинэ. Солонгос улсад суралцдаг миний дундын шалгалт 10 сарын дундуур эхэллээ гинэ. Монголд ямар байдгийг мэдгүй ч энэ хүүхдүүд шалгалтын дундуур ангиас гаргал юм бол шалгалтын оноо шууд нойлолчдаг гинэ. За. Бас шалгалтаа өөрөө ээж дууссан гэж бодсон бол 5 минут болсон ч хуудасаа өгөөл гараад явчих бол тийм л та. Хамгийн ихний шалгалт 10 цагаас эхэллээ. Би ч өгтлээ бэлдсэн болохоор алтан тална гэсэн бодолтой сууж байтал кидскент
нөгөө гиз дуурдаг За, штэ тийм. Чимээ гаргаал базлаад эхэлвэ. Бүр тэсхийн биш. Шалгалт дөнгөж эхэлчгээд байдаг ангиас гарчж болдгоо гизж базлаад яг доошо гарах нэ хажуу сууж байсан хүүхэд муухай араастай. Харахгүй шт гиз базлах чимээ ангиар нэг. Би ч бүсээ авчаад суулаа амьсгаарт авчтаад хамаг юм салганаад шалгалтаа гэсэн ойлгох юм түүч байдгүй. 0 л нүдэнд харагдаастай. Өөр юм бодож үзлээ нэмэргүй. Гизээ жоох илж үзлээ нэмэргүй. Амьсгаагаа төгжир нэг үзлээ нэмэргүй. Хүс гараад өстой амар байсан. Тэгээ яасан гэж юу? Шалгалтын утсан дээр нэрээ бичээд л хоосон цаас өгöd гарсан. Ямар ангидаа гаргалтаа нэш бушуухан 0 руу гүгээд ч гэж яг үнэндээ бүгсээ авчаад нэг тийм сонин зомби алхаагаар алгасаар 0 руугаа орсон. Шалгалтандаа унсан байх уу? Би өөр арга байсан биш. Дахиад судлан да. Хорвоо энэ байгалийн гамшиг нь шалгалтаа гэд хойшилчж болдгүй юм байх та. Эсвэл чухал мөчөд тэсэх арга чарга байдгүй юу? Ядаа тэр базлах чимээ жаахан аяархан байж болдгүй юм байх та гинэ. За нэрээ нуудлсан сонсогч. Нилээ хэдэн жилийн өмнө би оройхон дүү охинтойгоо хоёулаа салхинд алхаж явдал. Манай дүү саадан дотор модны дор утас хасаад байна. Хин нэг нь орхиод явчих авчихуул гэлээ. Би ч аваач гэсэн. Дүү саадан дээгүүр өсрөөл оронгуудаа асаалтаа уцсны цаагуур нь өнгөрөө цаашаа алхахаар нь би хүү наа чи хасаад байна штэ гэтэл дүү цаашаагаагүй явчлаа. Тэгсэн хүнтэй утас байна. Хүнтэй утас байна гэж хэдэн хүн хөхрөлтөөд явж тий. Би ч ичээд гүйсээ. Модны дор уцаараа оролдоод хөвцгэж байсан нэг. Харахгүй онгой болсон байдаг шүү. Дүүж утас авах гээл очив хүн баахаар ничээл цааш өнгөрсөн юм байна. Би наанаас нь наа чи хасаалттай байна штэ гэд бүр хөөхийг ичээгээд харанхуй байсан тулдаа л хоёулаа баярлсан гинэ. За нэр нуслаад өгөөрэй гэж байна. Хаяа бодож ганцаар инээдэг түүхээ хуваалцъя. Нэгдүгээр курст байхад ангид маань Ховд аймгийн нэг хөөрхөн яриа өрөөтэй яавал яач гарч юу ч хамаагүй бодож санах юмгүй ярьчихдаг охин хамт сурдаг байсан юм а. За тэр охины нэгдүгээр түүхэн л явшгүй нэг. Тэр охин өөрөө айлын том доороо 5 дүүтэй. Тэр 5 нь яг өөрийнх нь доор ганцхан эрэгтэй дүү бусд нь бүгд охин гинэ. Манай тэр найз айлын том юм болохоор айгүй хэрсүү яг тэр эрэгтэй дүүдээ бусдаас нь илүү анхаарал тавьдаг. Дотно гэж чихтэйх. Нэг өдөр гэр бүлэрээ орой хоолой идэж сууж агаал хөөх юм уу дүүгээ гэртээ аавтайгаа хойлохнаа тэгээд аав нь ч нэг их юм ярьдгүй дуугаа юм болохоор дүүн тэгээ ганцаардаа л байдаг юм байна гэж бодчих л те. Тэгэл нөгөө л юу ч бодохгүй зангаараа гэрийнхээ бүх хүмүүсийн хажууд эх чин чамааг эрэгтэй дүүтэй болгоно гээл аваа исэн гэс. Тэгсэн яасан байх нь ээж аав хоёр нь манай найзыг жирэмсэн болчихож гэж ойлгоод бөө юм болсон гэсэн. Аав нь бүр шок хоолоо идчихэд мартаад гүлийгөөд ээж нь дачигнаад чи сургууль сайлаа төгсөөгүй байж юу солиороод байна гэж хэлсэн гэс. Яг үнэндээ бол өөрийнх нь хэлэх гэсэн санаа нь бол цаагаараа аав ээжтэйгээ ярилцаж байгаа дүүдээ эрэгтэй дүү гаргуулж өгнө гэж хэлэх гэсэн царай нь тэр ингэнэ. Тэгээ энийгээ хэлээ бүр загнаас. Үди дүчнэдээ хоол гарсан аав ээжтэйгээ дүүдээ дахиад эрэгтэй дүү гаргаж өгөхгүй хамт шилжсхийн гинэ гэд бүр уурсгэн ааж өрнө. За ингээд 1 2 3 4 пост үлдчихтэй ш. 5 6 пост үлдсэн ш. За энэ үрээд 2024 оны 11-р сарын 4-ний даваа гарагийн үчи ачир нэвтрүүлэг радион 3-р студиэс үрчийтлээ Мишэг сураатаагаар хөгжилтөө түүхүүдээр шууд түрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Шуурхай зээл өдөртөн олгоно бид санхүү нэгдлийн Шуурхай зээл за мөн улам олуулаа боллоо Гатпро ашигтай багтаар хамтран ажиллаа баярлаа. За баярлаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3